Шинээр солигдох тусам олон нийтийн сүлжээ баярын цэнгүүний зургуудаар дүрч улс төрчдийн хийж буй хийх гэж үйлдэлүүдийг анзаарахтаа мантай юм болж байна. Бодож байснаас ноцтой үйлдэлүүдийн бэлтгэл ажиллагаа явагдах гэж бололтой. Хэлийн бүсээр оролдож нааш цааш нь болох тухай улаарахтаа зэрэгцээд газрын 8-аачин Луйварчингараас олуулан улсын хуралд орж ирсэн наранхуугээж хар захын 8-аачин 5 сая хятадыг Монголд оруулж ирэн тэрбумаар нь доллар олох тухай хэвнэг ярьсан. Бизнес улс төр хоёр нийлэхээр ийм л гутамшиг болдог ажээ. 8-аачин хүн эрх мэдэлтэй болоод мөнгө олж байвал хайрлаж хамгаалах эх орон халаглаж шимширх сэтгэл зүрх гэж байхгүй адгийн шаарнууд болдог юм байна. Араас нь залгуулаад тэр бүм илүү хятадд давхар иргэншил өгч Монголд оруулж ирэх тухай гадаад хэргийн сайданд ярилцлага өгсөн хэмээн шуугиан дэгдлээ. Энэ бүхэн яаж ч утсан нэг л зорилгыг агуулж нэг л цэг дээр огтлолцож байгаа нь тэнийг хүндэж ойлгомжтой болоод байна. 3 сая хүнтэй Монголд 5 сая хятад орж ирэхээр чухам юу гэж нь болох вэ? Тэднийг хэн хянах вэ? Хүн амаасаа давсан хятадуудыг манай тагнуул цагдаа хянаж зогсоож дийлэх үү? Ёстой яаж чичээгээд барахгүй нь ойлгомжтой. Монгол улсын төр засаг, улсын хурал, сайд дарга, хулгайч түшээдийн хийсэн бүх үйлдэл хийхэр завдаж буй бүх төлөвлөгөө нь ердөөл ганц л зорилго руу чиглэж байна. Тэр нь ердөөл харьд өгөх, харийнхныг оруулж ирэх. Одоо болсон юм шүү. Бид ийм нийгмийг хүсээгүй хүсэж үгүй. Монголын их амар амгалан аль хэдийнэ өгөө болсон. Байгаль орчин сүйдэж, улс орон хямарч, ард иргэдэн зовж, хорт хавдар шаналж, утаад ортгонд уушгаас идүүлж байхад улс орныг маань ийм болгосон урагчид улам цаашаа ахиж, тусгаар тогтнол газар шороогоо тавьж тухаас жоцохгүй болсон ийм л шинжилтэй бид зодох гэж байна. Одоо яах вэ? Алуулах гэж буй хон шиг дуугүй суусаар ах уу? Одоо болсон, гүйцсэн, зогсоё эднийг бүгдээрээ.